За 2024 он бол миний хувьд л маш спешиал, маш их зүйлийг одоо ойлгосон, маш их өөрчлөлтийг хийсэн жил байсан. Одоо ингээ 2025 он болсон байхад энэ видео маань орж байгаа л да. Тэгээд 2024 он маань миний хувьд л за 3-т нь гэх юм бол гайхалтай Сайн байцгаана уу? Миний бичлэгийг үзэж байгаа хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе. За би анх удаа ийм бичлэг хийх гэж байна. За тэр нь бол яг ямар бичлэг вэ гэвэл яг хуужаа оноо одоо хүүрнэн 2024 он надад ер нь хэрхэн өнгөрөв те юу болж өрнөв юу сургаалтай байв юу ойлгож авав гэд анализ хийсэн тийм бичлэг хийхээр шийдсэн байгаа. За энэ нь бол нэг талаараа надад бол 2024 он маш мартагдахааргүй маш спешиал онцгой жил байж чадсан учраас ийм бичлэгийг хийхээр шийдсэн. Өөрийнхөө YouTube channel-та одоо үлдээхээр шийдсэн. Тэгээд миний энэ бичлэгийг тэг хамт байж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. За 2024 он миний хувьд бол маш онцгой жил байсан. Тэгээд маш их зүйлийг ойлгуулсан бас жил байсан болов уу гэж харж байгаа. За өмнөх жилүүд бол ер нь бол бас үнэхээр гоё жилүүд бол байсан. Гэтэ яг энэ удаад бол би 2024 оныг бол заавал өөртөө ингээд ийм дүгнэлт хийсэн бичлэг тэг үлдэхийг бол айгүй хүссэн учраас өнөөдөр ингээд хийж байна. Би оюутан болоод хамгийн анх ажилд орсон жил бол 2023 он байсан. Тэгээд үргэлжлээд тэр байгууллагатаа 1 жил ажиллаад 2024 он гарсан. За тэгээд тэр ажлаасаа гараад бас өөрийнхөө одоо амьдралтаа хоёр дахь ажлаа одоо эхлүүлсэн гэсэн үг. Яг хоёр дахь ажлын байр буюу одоо Нидерландын боловсролын төвдөр боловсролын зөвлөхөөр ажилд орсон. Одоо 2024 онд л хамгийн эхлээд өөрийнхөө ажлыг сольсон явдал байгаа. Анхны ажил маань ер нь маш их зүйлийг ойлгуулсан, маш их хүмүүсийг таньсан ч юм уу те. Ер нь бол маш хөгжилтэй адал явдалтайгаар өрнөсөн ажлын гараан дээр гараад ажил хийдэг хүмүүс чинь нэг иймэрхүү байд юм биш үү гэх мэт зүйлийг маш их ойлгосон. За тэгээд анх ажилласаа гараад бол жоохон эвгүй санагдсан. Гэтэ бас ингээд яг нэг жил ингээд яг өөрийгөө бол би нэг 6 сар марл ажиллана гэж бодсон. Тэгээд дараагийн нөгөө сурах алхмаа хийн гэж бодсон бол нэг жил бүр нэг л мэдсэн нэг жил ажилласан байсан. Тэгээд хамт олон маань гоё байсан. Миний анхны ажил бол үнэхээр бас гоё. Надад маш их зүйлийг ойлгуулж, маш их зүйлийг ухааруулсан. За тэгэхээр тэр ажилласаа ингээд гараад нэг амрах шиг бас болдсон билий. Ингээд жил яг ингээд ажил хийгээд яваад хар хүн бас ингээд ядарсан байд юм билээ шүү дээ. Залуу хүн гэлтэхгүй. Тэгээд сайхан амарж агаад би ч юм өмнө нь боловсролын байгууллагад ажиллаж байсан. Тэгээд тэр боловсролын байгууллагт ингэж дахиад ингээд ажилд орохгүй өөр одоо ажилд орно гэж бодож исэн боловч дахин боловсролын байгууллагт орсон. Тэгээд энэ мэргэжилтэй ч гэсэн би айгүй дуртай. За ингээд хоёр дахь ажлын гараагаа эхэлсэн. За энэ ажил маань надад бас үнэхээр бүр таалагдж байгаа. Хамт олон захиралууд гэх мэтчлэн энэ ажил маань надад үнэхээр бүр тааламжтай, маш гоё байсан. Тэгээ маш олон хүмүүстэй танилцаад шинэ хүрээллийг өөртөө бий болгосон. Би ч хамгийн эхлээд боловсролын зөвлөхөөр л ер нь ажлын гараагаа эхэлсэн. Тэгээд би тушаал твшсэн байгаа. Тэгээ боловсролын зөвлөхөөр ажиллаад ахлах боловсролын зөвлөх болсон. За тэр бол одоо миний маш гоё үе байсан. Тушаал буулгаад ахлах болсон. Тэр бол миний хувьд бол үнэхээр гоё байсан. Тэгээд 8 сарыг 100-ыг бол ер нь тушаал твшээд хаасан байна. Тэгээд одоо хүртэл ингээд ажиллаад явж байгаа. Хийж байгаа ажил болон хөдөлмөрийн мөн үнэлээ. Тушаал твшүүлсэнд үнэхээр их баяртай байгаа. 2024 онд миний яг жил орсон. Тэгээд цагаан сараараа бүр аюу спешиал өөртөө бүр дээл мэйл аваад анх удаа өөрийнхөө мөнгөөр өөртөө зориулж дээл аваад ер нь бол луу жилээ аюу сайхан ухтсан байгаа. Энэ нь бол ингээд маш гоё жил болсны одоо эхлэл юм уу те. Ингээд хүн ингээд жил орохоор бол ингээд хүмүүс л одоо баярлалаа хөө мэдэхгүй. Миний хувьд бол бүр ингээд амар баяртайгаар хүлээж авсан. Гоё ухтсан байгаа. Тэгээд жил орсон болохоор миний хувьд л айгүй гоё байсан. Бүх зүйлийг айгүй спешиал хараад явчихсан л та. Тэр үед маш их зүйлийг ойлгосон жил байсан.
Тэгээд аав ээж хоёрын маань би өвдөөд бас миний бас би өвдөөд эмнэлэгт хүртэл ингээ хөвтсөн. Яг тэр үед бол хайртай хүмүүсийн маань бие өвдөөд бас ингээд өөрийн бас бие өвдөөд тэгтээ бас зүгээр нэг ингээ ханаад биштэй зүгээр энгийн шалтгаанаар бол эмнэлэгт ерөөсөө хэвтээгүй ингээд зүрх маань өвдөөд тэгээд бүхэл бүтэн ингээд энэ биеийг авч явж байгаа миний одоо хамгийн чухал хэрэгтэн зүрх ингээд өвдөхөд ингээ наанаа ингээ тоохгүй байгаа юм шиг зүрх харин өвдсөн байна гэж байгаа ч гэсэн цаанаа бол ингээд яг гүн гүнзгий ботход бол маш аюултай санагдчихсэн. Тэгээд эмчийн онцлогоо эдрийг сонсохоор бас л ингээд хэцүү зүйл ер нь бол жоохон хүндрэх магадлал айгүй өндөр байсан. Тэгээд эмчийн ер нь бол зүрхэндээ жоохон хяналттай болсон. Тэгээд дараа нь ингээд ээж аавын маань би бас ингээд өвдөөд аав манаас ингээд жижигхэн хагалгаанд орсон. За тэр үе бол одоо үнэхээр амар хэцүү санагдчихсэн. Тэр үед ингээ манай хамт олон маань намайг амар ойлгож ирсэнтэй айгүйх баярлцдаг. Захирлуудтай бүр айгүйх талархдаг. Манай аавын маань би өвдөхөд намайг ингээ сэтгэлээр айгүй тайвшруулж ирсэн. Ээжийн маань бас би өвдөхөд ингээ аав ээжийн хоёрын би ингээл яг удаа тараалал өвдөжсэн. Тэгэд зарим байгууллагын одоо захирлууд удирдлагууд ч юм уу миний хувьд бол жоохон ойлгодгүй юм шиг санагдсан. Харин бол энэ байгууллагатаа ороод бүр ингээд айгуу гоё ойлгоод ингээд ингэжсэн надад бол бүр үнэхээр гоё санагдсан. Тэгээд надад үнэхээр сэтгэлийн дэм болж чадчихсан. Тэгээ манай хамт олон бол байнгын ингээд амар эерэг намайг тайвшруулсан дэм чад хичээл тэ. Тэгэл хамгийн гол нь эрүүл мэнд. Тэгээ би өөрөө ч өвдлөө, хайртай хүмүүс маань ч өвдлөө. Тэгээд хамгийн гол нь эрүүл мэнд юм байна гэж илүү их ойлгосон доо. За дараагийн онцлогч гэр бүлэрээ байх үе. Одоо бид нар чинь бүгдөө том болоод тэг гэр бүлэрээ цугларсан үе бол яг 100 байсан. 100 цаг 101 хэдэн өдөр яг гэр бүлэрээ байсан. Тэр мөч бол үнэхээр гоё. Би бол ингээд ах их жагаа гадагшаа ингээд явхад эсвэл жоохон хол хит хоногоор явхад амар дурггүй байдаг. Тэгээд гэр бүлэрээ цуглах мөчийг айгүй хүлээдэг. Тэр нь бол ялцчгүй 100 байсан. Тэгээ бас наадмын үеэсэн. Наадмаар ингээд гэр бүлэрээ хамтдаа хүйдлээ удгаараа ороод тэгээд аавынхаа гарын хорхогийг идээд тэгээд хамтдаа ингээ гоёсэн. Тэгээд тэр мөчөд би бүр айгүй дуртай. Тэгээд хамгийн жаргалтай үе маань байсан. Гэр бүлэрээ ингээд эрүүл сарвал хамтдаа гоё ингээд тэмдэглээд явж байгаа үе маань үнэхээр гоё исэн. За тэгээд энэ ажилдаа ороод ер нь маш олон хүмүүст ингээд талархлыг хүртсэн. Тэрэнд бол бүр үнэхээр их баяртай байгаа. Тэгээд миний ингээд ажлын маань үр дүн бол ингээд талархлаар ингээд гарч ирсэн. Хүмүүс маань надад талархаад хөөхөн ингээд цэцэг бэлэг бариад ирэх нь бол үнэхээр гоё юм билээ. Тэр одоо зүгээр цэцэг бэлгэндээ биш тэр хүн ингээд намайг хүндлээд гадаад руу ингээд гаргаж агаад боломжийг маань нээж өгч яваад маш их баярлаа. Үнтэй зөвлөгөө өгсөнд баярлаа гэх мэтчлэн надад ингээд талархал илэрхийлжсэн аим гоё юмсэн. Тэгээд аюул олон хүмүүсээс талархал хүртсэн. Тэр бол бүр үнэхээр мартагдахааргүй. Тэр хүмүүстэй ч гэсэн хэрвээ миний бичлэгийг үзэж байгаа бол үнэхээр их баярлаа. Та нартай надад ингээд баярлаж явдагт маш их баярлаа. Би ч гэсэн танартай баярлаж явдаг шүү. Тэгээд энэ жил маань ингээ бүтэн ирээ. За хамгийн сүүлд нь гэх юм бол шинэ жилийн үе байсан. Манай байгууллага маань шинэ жил болсон. За тэр үеэр би бол одоо ингээд яг байгууллагатаа ажилд ороод нэх удаагүй ер нь бол одоо баг жил бол болоогүй байгаа байхгүй юу. Тийм бахад миний ингээд хийж байгаа ажлын маань үр дүн маань гарсан юм шиг надад санагдсан. Одоо би чинь боловсролын зөвлөхөөр ажиллаад 2 дахь жилдээ болж байгаа байхгүй юу. Тэгэхэд бол яг тэр 2 жилийнхаа үр дүнг бол яг шинэ жилээрээ яг үзсэн юм шиг санагдсан. Тэгээ хүн ингээд яг хийж чадвал хөдөлмөрөө үнэлүүлдэг, хүмүүст хайрлагддаг юм шиг надад санагдсан. Тэгээд шилдэг боловсролын зөвлөхөөр шагнагдсан, Ирланд руу аялах хэрэгээр шагнагдсан, тэрүүний залуу болсон. За тэгээд нэг дор бас ийм олон шагнал ингээд авч болдог юм биш үү гэдэг зүйлийг манай байгууллага маань, манай байгууллагын захирлууд надад ойлгуулсан. За тэгээ миний энэ жил бол үнэхээр маш их зүйлийг ойлгуулсан, ухааруулсан жил байлаа. За энэ жил бол бас маш олон зүйлд би явж байгаа. Одоо ингээд ажил хийгээд ахаар нэг гоё юм ингээд гэртээ харангууд гэрийн даалгавар байдаггүй. Оюутан байхаас ялгаатай зүйл нь тэр юм бэлээ. Тэрэнд бол аягүй баярлалтай шүү дээ. Тэгэл очиж шууд амарна. Эсвэл тараал бол өөрийнхөө хүссэн юмаа хийх ч юм уу те. Тэгээд энэ жил бас би сурч эхэлсэн. Бизнесийн удирдлага болон хүний нөөцөөр давхар сурж байгаа. За тэрнээс гадна бас Gene платформ гээд брэндүүдтэй хамтарч эхэлсэн байгаа. За тэр нь бол яг өөрийнхөө хүссэн брэндтэйгээ л хамтарна.
За тэгээд тэр Jenny платформын бас контент нэг цагийн турш контент бүтээх тэмцээнд ингээ нэгдүгээр байранд ороод 300 сая төгрөг шагнагдсан. За тэр бол бүр үнэхээр гоё байсан. Би ч бүр ойр зүрсээ тэмцээн оролдоонд ороогүй. Бүр ингээд хөдөө гэрлөгөө явахгүй гэж үлдчихэж байгаа тэр тэмцээнд орсон байхгүй. Тэгсэн чинь яг ингээд нэгдүгээр байранд орсон. Би чинь дүнгэж нөгөө эхний шатн дээр явж байгаа болохоор ямар ч ялагч болно гэж ерөөсөө тийм бодол байгаагүй штэ. Зөвхөн контентээ өөрийнхөө бүтээгээл явсан. За тэр бол үнэхээр гоё байсан. Тэгээ би чинь ажлынхаа хажуугаар бол ингээд бизнес удирдлага хүний нөөцөөс сурж гин. Ер нь бол бас нэг хөгжмийн дугуйланд явж байгаа. Тэгээ англи хэлний сайжруулж байгаа. Тэр нөгөө Jenny платформ гэдэг ингээ брэндүүдтэй хамтарч байгаа гэд маш олон зүйлийг ингээ давхар амжуулахыг хичээж байгаа. Тэгээд энэ зүйлийнхаа бас эхлэлийг ингээ тавьсан 2024 онд. Тэгээ 2025 онд бол бүх зүйлийг нь илүү сайнаар оруулах, илүү сайнаар хийх болно. За тэгээ миний 2024 оны сайхан дурсамжуудтай, сайхан эхлэлтэй хамт байсанд маш их баярлалаа. Миний 2024 онд болсон үйл явдлыг маань ингээд таслалгүй сонсоод хамт байсан хүмүүстээ маш их баярлалаа. Миний 2024 он бол үнэхээр гоё спешиал бүх зүйлийн одоо эхлэл байж чадчихээн. За тэгээд дараа нь бол 2025 оноо дуусах үедээ бас энэ бичлэгийг цаашдаа бол тогтмол хий гэж бодож байгаа. За тэгээд миний энэ бичлэгтээ хамт байсан маш их баярлалаа. 2024 он үнэхээр гайхалтай жил байсан. Баяртай.